За сайн уу залуусаа. Тэгээд одоо XM Broker-ийн дансаа MetaTrader-тэйгээ хэрхэн холбох зааврыг хэлье. За тэгээд ямар ч XM.com руу нэвтрээд орно шүү дээ бүгдээ тийм. XM.com руу нэвтэрч оронгууд одоо дансны тохиргоо байдаг. За энэ дансны хувьд бол real дансаа цэнэглээгүй. Одоо $10 байна. За демо дансан дээр дарангууд демо дансан дээр одоо $10,000 данстай байна гэж харагдаж байна. За тэгвэл энэ real данс болон демо данс хоёр ялгаагүй нөгөө нэвтрэх зарчим нь яг адилхан учраас бид нар real болон demo гэд нэвтрэх явчих болно гэсэн үг. За одоо тэгвэл demo дансаар хэрхэн нэвтрэх үү гэхээр демо дээр дарлаа. Одоо энэ 3 цэг байгаа. Энэ reset balance гэдгийн арт 3 цэгтэй цэнхэр дүрс байна. За энэ цэнхэр дүрсэн дээр дарангууд энэ хамгийн анхны ихэнд гарч ирсэн account information гэдэг хэсэг дээр дарна. За account information гэдэг хэсэг дээр дарсны дараа дээр хэрэг анзаарах юм бол за бүгд анзаараарай. За анзаарах юм бол юу байна вэ гэхээр эхлээд сервер байна. За тэгээд empty ID буюу MetaTrader-ийн ID өөрөөр хэлбэл бидний дансны дугаар энд байгаа гэсэн үг. За энэ хоёр одоо хоёрыг ашиглаад бид нар MetaTrader-ээр нэвтэрнэ гэсэн үг. За тэгвэл эхний ээлжинд бүгдээрээ энэ empty ID гэсэн энэ олон ордоо кодоо copy хийчих. Арийнх нь хэсэгтэр дараад copy хийчлээ. За үүний дараа бид нар MetaTrader 5 гэдэг програм руу орно. За MetaTrader 5 гэдэг програм маань одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байна. За ингээд MetaTrader дээр дарлаа. Тэнгүүд ингээд одоо ямар ч орж байгаа заяа. Тэгвэл энэ дээр бид нар хэрхэн шин дансаа нээгээд дансаараа нэвтрэх вэ гэхээр энэ new account гэдэг хэсэг дээр дарна. За new account гэдэг хэсэг дээр дарвал яг өмнө нь орж исэн одоо брокеруудын энэ брокерууд байна. Энэ дээр яг бид нар одоо шинээр орж байгаа гэдэг утгаараа яг энэ хайх хэсэг дээр бид нар нэгээс брокероо бичиж өгөх хэрэгтэй. За жишээлбэл XM Global гэд бичиж өгөх юм бол энэ XM брокер гарч ирж байна. За ингээд брокероо сонгочихно. За ингээд брокероо сонгосны дараа бид нар одоо энэ сервер гэж байна шүү дээ. За энэ сервер маань юу гэлээ? Бүгдээрээ бодъё одоо. MetaTrader 5-ын 5 гэж байна. За MetaTrader 5-ын 5 гэдэг серверийг сонгочлаа. За данс болгон өөр өөр ингэсэн сервертэй байгаа учраас бид нар серверээ анзаарах хэрэгтэй. За үүний дараа нөгөө нэг дансны дугаараа бичээд тэгээд нууц үгээ бичнэ. За ингээд данс маань ороод ирлээ. За энэ дансны хувьд бол $10,000 данстай гэж төрүүлжсэн те $10,000 данс ороод ирсэн байна. За одоо тэгвэл энэ дээр бүгдээрээ MetaTrader дээр ажиллах нэ. За ингээд MetaTrader 5 дээр гар утсан дээр хэрхэн ажиллаж хийх талаар одоо хичээл орё. За эхний ээлжинд нэвтэрч орсны дараа энэ trade гэдэг зэсэн дээр бидний одоо данс буюу аккаунт маань харагдаж байна. За тэгээд энэ balance, equity, free margin гэдэг нь бүгдээрээ $10,000 та харагдаж байна. За хамгийн ихнийх дээр нь дараа энэ дээшээ доошоо орсон сумны зураг байгааз. Энэ сумны зурган дээр дарангууд юу гарч ирж байна вөхөр энэ дээр нөгөө нэг хослолууд буюу pair-ууд маань харагдаж байна. За энэ эднээсээ бүгдээрээ ашиглахгүй заримгаа устгаад ашиглах юмнуудаа одоо нэмж болдог гэсэн үг. За эхний ээлжинд тэгвэл нэмий. Энэ дээр энэ томруулдаг шилэн дээр заяа дараа заяа. Энэ дээр одоо нөгөө нэг за жишээлбэл gold байхгүй нэгэд gold гэж үчээд gold-ыг оруулж болж байна. За евро USD байна уу? Ороогүй байна. За евро USD оруулж. За ингээ оруулангууд нөгөө нэг сүүлд нэмсэн маань хамгийн доор гарч ирдэг. За тэгвэл одоо бүгдээрээ одоо gold-ныхоо чартыг харъя заяа. Харахын тулд яах ёстой вэ гэхээр gold-н дээр нэг удаа дарлаа. За тэгмүүд энэ дээр хараа trade, chart, details энэ гарч ирж байгаа. Тэндээс бид нар chart гэдгийг сонгоно. За ингээд chart гэдгийг сонгонгууд одоо алтны маань ханш маань гараад ирлээ гэсэн үг. За буцаад одоо ороод бүгдээрээ хэрэггүй зүйлсээ устгах юм бол энэ дээр байгаа үзэгдэн дээр дараад за ингээд одоо хэрэггүйчих нь хаашаа нөгөө нэг би одоо энэ хослууд дээр арилждагвэ гэж бодох юм бол энэ хослуудаа сонгоод энэ хогийн сав буюу delete хийчихнэ. За эхний хос энийг бас delete хийчих. Ингээд delete хийчлээ. За одоогийн байдлаар gold болон euro USD гэсэн хослол байна. Энэ дээр ахад нэмж болно. За pound yen-ийг нэмж таа гэдэг. За ингээд нэмж болж байна манайхаа. За эхний хоёр хослол ойлгомжтой те. За chart хэсэг дээрээ дарлаа. Томруулахыг гэх юм бол 2 хуруугаараа татаа томруулчихна. За тэгээд чартаа жижигхэн болгоё энэ гэх юм бол эсвэл жоохон
намхан болгоё гэвэл энэ үнний одоо зураг үн байгааз энэ үнээ доош нь ингээд татангууд жижигрээд дээшлүүлэнгүүд томорчж байна. За мөн дээрэс нь энэ gold гэсэн бичиг байгааз энэний жижиг одоо бичгэн дээрээ дараад шууд ингэж хослуудаа сольж болох нэ. За тэгээд үүний дараа болохоор бид нар бас цагуудаа өөрчилж болно. Цагаа хэрхэн өөрчлөх вэ гэхээр энэ 30 минут гэдэг энэ M30 гэж байгаа. Энэ M30 дээрээ дарна. За ингэнгүүт нөгөө босод цагууд маань ороод ирнэ гэсэн үг. За энэ цагууд тэгээд одоо 4 цаг гэх юм бол H4 дээрээ дараад 4 цагийн хөдөлгөөнийг харж болж байна. За M5 5 минутын хөдөлгөөнийг харж болж байна. За gold руу орчих. За ингээд golden дээр жишээлбэл 30 минутын хөдөлгөөн, 1 минутын хөдөлгөөн гэх мэтчлэн бид нар харж болох нэ. За ингээд энэ хэсэг бол ойлгомжтой. За дараагийн хэсэг маань энэ баруун гар талынх нь хамгийн дээд захын буланд нэг юм дөрвөлжин хэсэг байна те. Энэ хэсэг дээр дарах юм бол нөгөө нэг жинхэнэ нөгөө захиалга өгдөг буюу buy, sell ордог хэсэг харагдчихна. За энэ дээр бид нар лото тохируулж өгөө. За жишээлбэл 0.1 гэдэг лотоор sell дарах юм бол sell гэдгээ дарчна. За энэ болохоор яг нэг клик буюу одоо ганцхан удаагийн даралтаар цаашдаа арилжаанд орох уугүй юу гэдгийг биднээс асууж байгаа. Тийм учраас бид нэр энийг чагтлаад энэ accept-д дарчна. За энийг одоо нэг удаа хийгээл болоо. Цаашдаа бид нар ганцхан удаагийн даралтаар арилжаанд орж болно. За ингээд яагаад за sell дарах уугүй дээрээ. За sell дарчээ заяа. За sell дээр нэг удаа дарсан. Ингээд sell гэдэг юм бичиг гарч ирж байна. Ингээд бид нар нөгөө арилжаанд орчлоо. За тэгвэл одоо stop loss TP-г хэрхэн тохируулах вэ те? Stop loss TP-г тохируулахын тулд яг ингэж орсон энэ улаан зураас байгаа арилжаанд орсон. Энэ улаан зураас дээрээ дарангууд доор нь SL TP гэсэн бичиг гарч ирнэ. За тэгвэл TP гэдэг дээрээ бид нар дарангууд энэ ногоон зураас гарч ирнэ. За энэ дээрээ бид нар нөгөө нэг очих цэгээ тохируулчихна гэсэн үг. За жишээлбэл энэ өмнөх ёроол дээр нь очиж. За SL дээрээ дарангууд SL гарч ирж байна те. За энэ дээш энэ дээр очиж. За ингээд аваачингууд хамгийн гол нь бидний нэг алдах мөнгө болон олох мөнгө гарч ирж байна. За жишээлбэл тэр SL гэдэг бичигний арталт хасах $31 гэж харагдаж байгаа. Энэ маань бидний алдах мөнгө. За олох мөнгөний хувьд болохоор энэ TP дээр урд нэг за тэр $60 гэж харагдаж байна. Энэ маань болохоор бидний олох мөнгө гэсэн үг. За ингээд хажуу талын сум дээр дарлаа. За энэ modify хийчээ. За ингээд бид нар stop loss TP-г гар утсаараа тохируулаад суурчлаа гэсэн үг. За traces руу оръё. За одоо ингээд traces руу орохоор бидний нөгөө нэг balance, equity terminal бүгдээрээ харагдчихээн. За тэгвэл энэ арилжаагаа хэрхэн хаах вэ? TP болон SL мөргүүлэхгүйгээр хэрхэн хаах вэ гэхээр за энэ арилжаан дээр нэг удаа дарангууд энэ дээр нь одоо сонголтууд гарч иж байна те. За энэ modify position гэдэг дээр дарах юм бол энэ дээр нөгөө нэг гараараа stop loss энтрээ өөрчлөлт өгч болно шүү залуусаа. За жишээлбэл ингээд өөрчилж байна. За ингээ өөрчилж болж байна. За дахиад дээр нь дарлаа. За тэгэнгүүт энэ дээр close position гэж байгааз. За close position дээрээ дараад хаачч болно. За энэ одоо үргэлжлсэн шар дээрээ дараад хаачч болно гэсэн үг. За одоо бүгд хаачи. За ингээ хаацсан. За ингээ таангууд нөгөө нэг $999.30 центээр хаагдсан байна. За history руугаа харъя. За history дээр оронгууд энэ demo дансан дээр өмнө одоо хийжсэн арилжаанууд гарч иж байна. За энэ өмнө нь болохоор энэ 10 дотор баахан дарж байсан байна те. За ингээд нийт $22,798 одоо цэнэглэлт хийгдэжсэн. За алдсан нь болохоор $12,000 алдсан байна. За хамгийн сүүлд хийсэн арилжаа энэ gold дээр 0.1 дээр нэгээр ороод 70 цент алдсан гэсэн энэ одоо түүх маань харагдаж байна гэсэн үг. За ер нь юм байна. Тэгээд trade хэсэг рүү орлоо. За chart руу орлоо. Дахиад бид нэр арилжаанд оръё гэж бодох юм бол энэ дээр 10 лотоор одоо жишээлбэл дахиад sell дарж болж байна. За мэдээж хэрэг лотны хувьд та яг ямар данстай байхаас хамаарат те лото зөв тохируулна гэдгийг манайхан мэдж байгаа хаа. За тэгээд энэ дээр бол яг нөгөө нарийн мэдээллүүд он сар өдрүүд болон ханшууд маань ингэж одоо нарийн детальж харагдах болохоор индикаторууд нэмж болно. За энэ дээр нөгөө нэг голын хэсгийн нөгөө нэг түүлүүдийг би ашиглаад байгаа шүү. За тэгээд голын нөгөө нэг 3 түүлийн болон энэ нөгөө гурвалжийн төр дүрс байгаа. Энэ дээр болохоор бид нар бас нөгөө дүрс зурж болдог гэдэг. За энийг устгах болно. Бас устгахын тулд одоо энэ 5 минутын дээр энэ rectangle гэдэг дүрс гарч ирсэн байна гэж байгаа. Энийг хажуу тийш нь болгоод устгахч болно гэсэн. За Fibonacci энэ ч юм ингээд бүгдээр ингээд байж. Энэ Fibonacci
ингээд татаж болж байна те. Гэхдээ бид нар ихэвчлэн MetaTrader дээр нэг шинжилгээний тэр нэг амар хийгээд байдаггүй, зөвхөн арилжаанд ордог учраас заавал тэгш нөгөө нэг шинжилгээнийхээ баг чинтрийг мэдэх гээд байх шаардлага байхгүй заяа. За тэгээд яг та өөртөө судлаад үзэж бол. За ийм ээ, тэгээд MetaTrader дээр ажиллах, арилжаа хийх хичээл маань энэ байна. Тэгээд залуусаар дараагийн хичээлээр уулзцгаая.